Барилгын норм стандартын дагуу 2-оос дээш давхар барилгад хийн баллон байрлуулахыг хориглодог. Гэвч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын дийлэнх нь газ буюу шингэрүүлсэн шатдаг хий ашиглан орон сууцны барилгын нэг давхарт ажиллаж байгаа юм а. Мөн эдгээр байгууллагууд тухайн газрынхаа нойлын давхарт их хэмжээний хийн баллон нөөцлөн тавих, хий алдагдвал дэлбэрэлт үүсэх эрсдэлтэй орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Тэгэхээр энэ жижиг усны савтай тэнцвүүц хэмжээний хий алдагдаад дэлбэрэлт үүсэх юм бол 2-оос 3 өрөө байрны хаалга цонхны эвдрээ дотор нь эсэх хүн бэртэж гэмтэх хэмжээний аюултай нөхцөл байдал үүсдэг байна. За тэгвэл нийслэлд орон сууцны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа газ ашиглаж байгаа газруудад аюулгүй ажиллагааны дүрм журам алдагдах юм бол тэрнээс илүү аюултай нөхцөл байдал үүсэх юм а. Норм дүрмийг зөрчиж байрлуулсан сууж хий алдагдах тухайн хий хэрэглэгч аж ахуйн нэгж цааны газар шөнө оройн цагаар бол хаагаад явна шүү дээ. Энэ үед хий алдагдах, энэ алдагдсан хий маань дээр амьдарч байгаа, унтж байгаа орчин суугчдыг хордуулах, угаартуулах ийм эрсдэл бий болох нөхцөлийг бий үндэслэлтэй. Алдагдсан хийд гадны ямар нэгэн галын их үүсвэр өгснөөс бол тесрэх, дэлбэрэх, гал гарах энэ эрсдлүүд бол байж болзошгүй. За гэтэл энэ орчин маань хий хадгалж байгаа орчин маань өөрөө цахилгаан хэрэгслийн хувьд тесрэлтээс хамгаалагдсан ямар нэгэн оч өхөөргүйгээр угсарсан байх ёстой. Гэтэл энэ дээр бол энгийн тесрэлтийн хамгаалтгүй унтраалга арзайтыг байрлсан. Яг энэ орчинд байрлах энэ зөрчлүүд бол гарсаар байгаа. Тэгэхээр орон сууцны барилгад үйл ажиллагаа явуулахдаа газ ашиглаж байгаа байгууллагууд маань тухайн газаа үндсэн барилгаас бол гадуур тусад нь байрлуулах ёстой. За энэ аж ахуйн нэгжийн хувьд бол газаа үндсэн барилгаасаа тусдаа байрлуулсан. За гэхдээ яг энд харагдаж байгаа хаан болохоор энэ барилгын үндсэн хаан тэгээд ямар нэгэн байдлаар тесэрч дэлбэрлээ гэж бодоход энэ хаанд нөлөөлөхгүй байхаар наана бас давхар хан бас хийж өгсөн байх ёстой байдгийн байна. За гэвч та бүхэн харж байгаа. За энэ дэлхийн газ байлаа гэхэд энд нь яг үндсэн байрлалынхаа хан ямар нэгэн асуудал гарахад нөлөөлөхөөр юм байрлуулсан байна. Энэ шингэрүүлсэн шатдаг хийн тодорхой норм дүрмийн талаар мэдээлэл хомс багтаан улмаас бол шийдлүүдийг буруу хийх дутагдaltaй талууд ажиглагдж байна л да. Тухайлах юм бол энэ хоолны газрын хийн боллооны байр өмнө шалгалтаар бол дотор орон сууцны байрлалын дотор байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргах шаардлага тавьсан үндсэн дээр бол үндсэн орон сууцны байрлалын ханаас бол гаргасан байна л да. Тусад нь өргөтгөлийн байр бариад гаргасан байна. Гэхдээ энэ боллооны байр маань тухайн орон сууцтайгаа бол ингэж шууд хаалгаар болон нээлттэйгээр холбогдох ёсгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол боллооны байр нь гадна талдаа байрлаад хаалга нь цаашаага гадна тийшээгээ гарсан байдлаар. Өөрөөр хэлэх юм бол хийн боллооныг аж ахуй нэгж хийн хангаш аж ахуй нэгж гаднаас нь солиод гаднаас нь үйлчлэгээгээд явах боломжтой. Хий алдсан тохиолдолд тухайн орон барилга руугаа хийн алдагдлал орохооргүйгээр энэ төлөвлөлтийг хийх ёстой. Тухайлах юм бол энэ боллооны хувьд бол баталгаатай байх нь хэрэглэгчийн аюулгүй байдалд шууд нөлөөтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ боллоо 2010 оны 5 сард үйлдвэрлэсэн байна. 2018 оны 5 сард баталгааны хугацаа дууссан байна. Яг зөрчил энд гарч ирж байна шүү дээ. Барилгаасаа гаргаад байршлын хувь зөрчлийг арилгасан мэт боловч энэ боллоо маань өөрөө баталгаагүй боллооныг хэрэгжилж байна. 2007 онд газар бойлуур ажилуулан ус халаагаад 2 хүүхдээ усанд оруулахаар вааны өрөөнд үлдээж улмаар 2 хүүхэд нь хийнд хордож мөн угаартаж нас орсон харамсалтай явдал болж байсан. 2008 онд Монгол хуучир нэртэй газар хий алдагдаж дэлбэрэлт үүсэж байсан. 2012 онд Дархан Улаан аймагт орон сууцны барилгад хий алдагдсны улмаас дэлбэрэлт болж байсан. Мөн газ түгээдэг машина зориултын газар биш гэрийнхээ гаражт хонуулаад дэлбэрсэн тохиолдолч гарсан байдаг. Энэ мэтчлэн иргэд сэргийлэх боломжтой эрсдлээс болж амнаас эд хөрөнгөөрөө хогорсоор байна. Нийслэлд 7000 орчим хоолны газар байгаа 70-аас 80% нь газ буюу шингэрүүлсэн шатдаг хий ашигладаг. Гэтэл эдгээрт хяналт тавьдаг байцаагч нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ердөө ганц байна. Харин орон нутгийн хувьд бүр мэргэжлийн байцаагч байхгүй байна. Тэд чадхаараа ажиллаж байгаа ч эхний хийсэн шалгалтаас хойш дүрм журмын хэрэгжилтэд эргүүлэн шалгаж амжихгүй байгаамаа. Тиймээс өөрсдийнхөө амь насыг мэргэжлийн хяналтын газрын 3 байцаагчид найдаад үлдээх биш газ түгээж байгаа компани болон авч байгаа газрууд дотоод хяналтаа сайжруулах хэрэгтэй байгаамаа. Нөгөөтэйгөр сууц өмчлөгчдийн холбооныхон тухайн орон сууц руу хийн баллон оруулдаггүй давхар харж хиндэг болчихвол эрсдлээс хол байх боломж харагдаж байгаамаа.